өвөл айсуу гэдгийг бид үнэхээр л өвөл айсуу цагаар ярьж асуудлыг хөндлөө. Тэгвэл ерөнхий сайдын анхaalсан засгийн газар эх жилийн өвөлжилтийн бэлтгэл ажил энэ хамраас анхаарч ажиллаж байна. Яг миний одоо энэ 100 гарт бол энэ дөрөвдүгээр дулааны цэглэн станцын 6 дугаар зуухын засвар шинжилгээ ажил хийгдэж байна. За энэ засвар шинжилгээ ажлыг нийтдээ 8.6 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө оруулалтаар хийж байгаа. За өнгөрсөн 3 сард бол энэ засвар шинжилгээ ажил хийгдсэн. Ирэх 6 дугаар сард дуусахаар одоо яг засвар шинжилгээ хийж байгаа залуучууд маань өдөр шөнөгүй одоо шуурхайлан ажиллаж байгаа юм. За Монгол улсын ерөнхий сайд учирлын хувьд бол өвөлжилттэй бэлтгэхтэй өвөл нь бэлдэж эхлэх биш. 105-аас одоо бэлдэж эхлэе гэдэг одоо гол чиглэлийг нь эрчим хүчний салбарынд бол өгөөд байгаамаа. 3 том асуудлыг шийдвэрлэсэн гэж үзсэн. За нэгдүгüүрт нь бол бидний олон жил яригдсан 9-р зуух буюу шинээр нэг зуух барих 90.5 сая Америк долларын зээлийн асуудлыг шийдвэрлэхээр бол шийдвэр гарсан. Сэлбэг хэрэгсэл авах мөнгөнд бол тодорхой хэмжээний мөнгөнд бол шийдвэрлэхээр за 3 дугаарт нь бол хөгжлийн банкны 260 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг бол хугацааг нь хойшлуулахаар энэ 3 том асуудлыг бол шийдсэн байна. За ингэснээрээ бид өвлийн бэлтгэл ажлаа хангахад бол хөрөн мөнгөний дутагдлд орохгүй байх нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. Тэрээ энэ үр дүлбэр алдагдлаа шийдъя. Тэгээд реформ оруулж ирье. 2026-аас 2028 онд эрчим хүчний компаниудын хөрөнгөлөгдсөн богино хугацаанд үр дүлбэр бүрэн бараг дуусъя. Урт хугацаа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэвийн болгоё. Ингээ 2029 оноос эрчим хүчний салбар улсын төсвийн татаасгүй ажил нөхцөлийг бүрдүүлэх ажлыг эхлүүлье. Салбарынхаа бодлого стратегийг тодорхойлж шинжилгэхээс гадна улсын хүчний бодлого, засаглалын асуудал, үр ашигын асуудал за энэ салбарыг хүн сурталаас илүү зөвшөөрлөөс хаалттай байдлаас чөлөөлөх тухай өргөн хүрээтэй ажил төлөвлөлт хийж байгаа.